Мэдлэг түгээх ажлын байр агны хүрээнд Эрдэнэт цогцлбор дээд сургуулийн Нэгтлэн бодох бүртгэлийн тэнхимээс танилцуулж байна. Ажилтан та өндөр насны тэтгэврт гарахдаа үйлдвэрээс ямар тусламж дэмжлэг авах боломжтой вэ? Улсын хурлаас 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан нийгмийн даатгалын ерөнхий хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль тусгагдсан нөхцөл болцлыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. Хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох. Олон хүүхэдтэй эмэгтэй болон газрын дор хөдөлмөрийн хортой халуун хүнд нөхцөлд тодорхой хугацаанд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч тэтгэврийн ердийн наснаас өмнө тэтгэвэр тогтоолгох хэрэгтэй. Хуульд тусгагдсан нөхцөл болцлыг хангасан Эрдэнэт үйлдвэр төрийн үйлдвэрийн газраас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтнанд үйлдвэрээс дараах урамшууллыг олгодог. 2023 оны 9-р сарын 20-нд байгуулсан Эрдэнэт үйлдвэр төрийн үйлдвэрийн газрын захиргаа үйлдвэрчний эвлийн холбооны хооронд байгуулсан 2024-өөс 2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 7-12-т үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтнанд тус үйлдвэрт ажилласан жилийг нь үндэслэн 5-аас 9 жил ажилласан бол 3 сарын, 10-аас 30 жил ажилласан бол үйлдвэрийн газарт ажилласан жилдээ тэнцэх хэмжээний сарын үндсэн цалинтай дүүцэх тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолох үед нь 1 удаа олгоно. 7-12-ийн 3 үйлдвэрийн газарт 20-с дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсснээс хойш хугацаанд ажилтан нас барсан тохиолдолд дээрх тэтгэмжийг 50%-аар тооцож арга эрт нь 1 удаа олгоно. 7-15 Ахмадын нийгмийн зардлыг үйлдвэрийн газрын тухайн жилийн цалин хөлсний сангийн 1.7%-аас доошгүй хэмжээгээр тогтоон ахмадуудад сар бүр олгож буй нэмэгдэл тэтгэврийг өсгөх замаар нийгмийн халамжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. 7-16 Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадад Ахмадын өдөр Монголын цагаан сараар тус 1 удаа батлагдсан журмын дагуу тэтгэмжийг олгоно. Үйлдвэрийн газартай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд тэтгэврийн нэмэгдэл олгодог. Эрдэнэт үйлдвэр төрийн үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2023 оны 4-р сарын 17-нд батлагдсан А221-р тушаал Эрдэнэт үйлдвэр төрийн үйлдвэрийн газрын нийгмийн харилцаатай холбоотой багц журам. 7-1 Үйлдвэрийн газартай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож үйлдвэрийн газрын ахмадын нэгдсэн зөвлөлд бүртгүүлсэн ахмад настанд үйлдвэрийн газарт ажилласан жилийг нь үндэслэн сар бүр тэтгэврийн нэмэгдэл олгоно. 7-2 Үйлдвэрийн газрын ахмад настанд олгох тэтгэврийн нэмэгдлийн хэмжээг ерөнхий захирлын тушаалаар тогтооно. 7-3 Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээр шалтгааллах хүчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд тогтоолгосон ажилтан өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд холбогдох баримт бичгийг үндэслэн энэхүү журмын 7-1 хэсэг заасны дагуу тэтгэврийн нэмэгдлийг олгоно. 7-4 Өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа үйлдвэрийн газарт үргэлжлүүлэн ажиллаж буй ахмад ажилтнанд тэтгэврийн нэмэгдэл олгохгүй. 7-5 Энэхүү журам нь дараах ахмад настанд хамаарахгүй. Үүнд үйлдвэрийн газарт ажиллаж байгаад хөдөлмөрийн сахилгын ностой зөрчил гаргаснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд цуслагдсан, бүтцийн нэгжин татан буугдсан, ажлын байр орон тоонд цомгогдсон, тэтгэвэр тогтоолгохоос бусад тохиолдолд өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд цуслагдсан гэрээт байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. 7-7 Ахмад настан нь тэтгэврийн нэмэгдэлд хамрагдахдаа дараах баримтуудыг бүрдүүлэн хамтын ажиллагаа нийгмийн харилцааны газарт ирүүлж ахмад насны үнэмлэх авна. Үүнд хувийн өргөдөл, анх ажил томилогдсон тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээг дуусгар болгосон тушаалын хуулбар, ажилласан жилийн тодорхойлолт, тэтгэврийн дэвтрийн натратаар гэрчлүүлсэн хуулбар, цээж зураг 1%, харилцагчийн банкны дансны тодорхойлолт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээр шалтгааллах хүчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд тогтоолгосон ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцласан тухай актыг натратаар гэрчлүүлсэн хуулбар. 7-8 Ахмад насны тэтгэврийн нэмэгдлийг олгохдоо энэхүү журмын 7-7 дахь хэсэгт заасан баримтуудыг бүрэн бүрдүүлж өгсөн өдрөөс эхлэн тооцож олгоно. 7-9
Хамтын ажиллагаа нийгмийн харилцааны газрын мэрэгчлэн нь шинээр тэтгэврийн нэмэгдэлд хамрагдах ахмад насныг бүртгэж, ахмад настанд олгох тэтгэврийн нэмэгдлийн тооцоог хийж, нэгдсэн жагсаалт гарган, хууль эрх зүйн асуудал хариуцсан бүтцийн нэгж болон санхүү нэгтлэн бод бүртгэлийн хэлтсээр хянуулан дараа сарын 5-ны өдрийн дотор тамгын газрын даргаар батлуулна. 7-10 Санхүү нэгтлэн бод бүртгэлийн хэлтс нь ахмад настан бүртгэлээс хасагдах хүртэл тэтгэврийн нэмэгдлийг сар бүр ахмад настны харилцагч банкны дансанд шилжүүлнэ. 7-11 Бүтцийн нэгжийн ахмадын зөвлөл нь ахмад настан нас барсан тохиолдолд тэтгэврийн нэмэгдлийг бүртгэлээс хасуулах үүрэгтэй. 7-12 Ахмад настан бүтцийн нэгжийн ахмадын зөвлөлтэй 3 сараас дээш хугацаагаар холбогдоогүй тохиолдолд ахмадын нэгдсэн зөвлөл албан хүсэлтээ хамтын ажиллагаа нийгмийн харилцааны газарт гаргана. Санхүү нэгтлэн бодох бүртгэлийн хэлтс нь албан хүсэлд хамтын ажиллагаа нийгмийн харилцааны газрын зөвшөөрлийг үндэслэн тэтгэврийн нэмэгдлийг түр хугацаагаар зогсоож болно. 7-13 Ахмад настанд илүү олгосон нэмэгдлийг буцаан төлүүлэх ба түр холбогдоогүй хугацаанд олгогдоогүй нэмэгдлийг нөхөн олгоно. 7-14 Ахмад настанд олгох дараах нэг удаагийн буцалтгүй тусламжийг харьяа бүтцийн нэгжийн нийгмийн тусламж дэмжлэгийн ажлын хэсгийн хурлын шийдвэрийг үндэслэн бүтцийн нэгжийн даргын тушаалаар олгоно.